Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Манай Web Global-аас талаар урамшуул авч ирсэн хүмүүстэй зориулаад буцаагаад компани руу хэрхэн баримтаа шивгдэлээр бичлэг оруулах гэж байна. Юуны түрүүнд e-tax гэсэн цахим татлын систем рүү орно. Хэрвээ уг системд бүртгэлтэй байх юм бол регистрийн дугаараа хийгээд нэвтрээд орно. Хэрвээ бүртгэлгүй байх юм бол доод хэсэг байрлах бүртгүүлэх хэсгээр нь орох юм шүү. За татварын систем рүүгээ оронгод баруун дээд буланд нь бусад систем гэсэн нэмэгт хэмжээтэй хэсгүүдээр дарангууд хамгийн ихний захин төлбөрийн баримтын систем буюу e-баримт хэсэг рүү орно. Хэрвээ өөр компанитай холбогдсон бол иргэн гэсэн хэсгийг сонгоод орох юм. Хэрвээ өөр компани холбогдоогүй хам бол шууд ингээд иргэний төлбөрийн баримтын систем гараад ирнэ гэсэн үг. За уг бизнес үйл ажиллагаа гэсэн хэсгийг сонгоод регистрийн дугаар дээр 8405 867 буюу Web Global-ийн регистрийн дугаарыг бичингүүд доод хэсэг дээр нь автоматар нэр нь ороод ирж байгаа. За дараагийн хийх зүйл нь болохоор бараа ажил үйлчлэгээ оруулах хэсэг дээр тэг 4 тэг 2 тэг 5 буюу албан татвар суудаггүй олгосон орлого хэсгийг сонгоод тоо хэмжээнд дээр нэг ширхэг сонгоод нийт манай компаниас авсан урамшууллын дүнгээ бичнэ. Гэт батархаатай нь бичээд өгнө гэсэн үг. За 500 мянга. За энэ дээр дараагийн сум дээр нь очингууд бараа ажил үйлчлэгээ төлбөрийн баримт руу нэмэх нэг л удаа дарангууд энэ баримт дээр Намын Эрдэнэ гэдэг хүн Web Global-аас ийм үнийн дүнтэй албан татвар суудаггүй ийм орлого авсан байна гэдгийг ингээд оруулчих чана гэсэн үг. Тэгээд доошоо гүйлгэнгүүд баримт гаргах гэсэн хэсэг рүү дараад за ингээд баримт маань амжилттай шивдлээ гэсэн үг. Хэрвээ баримтаа шалгахыг хүсвэл төлбөрийн баримтны жагсаалт руугаа орж аваад 12 сарын борлуулалтаа харангуйд энэ дүнд ингээд баримт нь шивдсэн байна. Тэгээд шивдсэн байна гэсэн үг.